заримдаа зарим киног ингээд яг ийм юмнаас эхлээд эннийхэн талаар онцолж яриад гол point нь энэ байгаад ярина гэж боддог те. Заримыг нь яаж спойлдохгүй ярих вэ гэдэг ч юм уу. Зарим дээр нь илүү том сэдв дээр нь яаж фокуслах вэ те. Яг үндсэн зохиол өрнөлөхөөсөө илүү. Өнөөдөр ярих байгаа F1 Formula 1 The Movie те. Энэ шиг киног бол зүгээр шууд сэтгэлдээ хуваалц. Зүгээр л мэдрэмжээ хуваалц, сэтгэлдээ хуваалц. Яагаад гэвэл F1 шиг ийм гоё, ийм театрт бүр ийм галзуу солиотой догдлуулсан ийм experience байхгүй гэж хэлж болохгүй гэхдээ маш цөөхөн, үнэхээр цөөхөн тохиолдно. Тийм тэгээд Формула 1-ийн талаар ярилцъя бүр ямар гоё байгаа бүр кино театрын experience гэдэг чинь яг ойрд яалчгүй кино театрын гоё experience байсан л та Scenery Center гээл те. Байсан байхгүй шүү л байсан. Гэхдээ жишээ нь Scenery Center ингээл амар юм бодож гарч иж байгаа хөөхтэй. Ямар юм үзчихвэ фүү гэл ингээл амар гоё юм бодлоо. Гэхдээ F1 бол одоо энэ Top Gun Maverick ч юм уу те өөр юу гэдэг ингээ Mad Max Fury Road ч юм уу ингээ нэг юм маш том experience. Энэ бол би анх удаага ч өмнө бодсон байж магадгүй зүгээр санаанд орж байгаагаар анх удаа штэ. Формула 1-ийг үзэж явахдаа дуусгаас өмнө Тимкатай ярьжсэн чавтэлээ. Дуусгаасаа өмнө би бодсон энэ нөгөө нэг муур штэ. Тэг өмнөх ревю дээр гсэн муур энэ чи уут 7-оод байна. Okay. You do you I guess. Okay. Хоол байх штэ. Уут 7-оод. Тэгээд бодож исэн юм та хэд сонсогдох гэхдээ надад амар distracting байгаа байхгүй юу? Би зураг авъя зөө. Яг камер биш чинь над руу харж энэ. За одоо зураг нь орсон байгаа хэвчээ. Тийм тэгээд бодож исэн юм нь юу байсан гэхээр дахиж үзэх хүсэл маш их байна шүү дээ. Энэ experience нь үнэхээр тасархай байсан үзэх мэдрэмж одоо тий experience. Дахиж үзэх амар хүсэл байгаа мөртлөө театрт дахиж үзэхгүй бол дахиж үзэхгүй юм байна да гэдэг бодол төрж ирсэн. Би өмнө нь тэгж тийм яг ийм сэтгэл төрж ирсэн кино баг санаанд орохгүй байгаа байхгүй юу? Одоо жишээ нь Scenery Space Digital гарангууд нь дахиж үзэж байгаа. Театртаар үзсэн тэгээд дахиад одоо нийлээ 3 үзсэн гэсэн үг тий. Жишээ нь өөр кинод ингээ байгаа. Ингээл заавал дахиж үзнэ. Эсвэл театрт дахиж үзнэ гэж боддог. Гэтэ Формула 1-ийг сая ингээ анхудаага яг санаанд орж байгаагаар яг тэгж бодож байгаа байхгүй. Тэр бол бас ховор юм байсан гэж бодож байна. Тийм. Тэгээд энэ киноны талаар ярмаар байгаа юм зөндөө байна. За найруулагч Жозеф Косинскийг магтахгүй байхын арга алгаа. Жозеф Косинский үнэхээр формулага олцсон хүн юм байна. Мань хүний хувьд бол одоо Tron Legacy, Oblivion гээд Top Gun Maverick гээд олон одоо юм том нүсэл те ийм дүрслэлээр суурилсан маш сонирхолтой өрнөл зохиолуудтай ийм бүтээлүүд дээр бол ажиллаа сурчсан ийм уран бүтээлч байж байна. Тэгээ энэ дээр бол өөрийгөө одоо Tron Legacy дээр ингээл ямар visual effect-ээр тоглож сурсан те сурсан ч хоод чаддаг гэдгийг харуулсан. Муралдаан тэнцээ гарч байгаа шүү дээ. Дроны бас айгүй том эсвүүч юм нөгөө light cycle-ууд уралдах те. Тэр байж гэн Oblivion-д бол одоо компьютер эффектийг яаж практиктэй бүр ингээд илүү хослуулах. За Tron-ыг бол ихэнх ертөнцийн яалтчгүй компьютер эффект байсан бол Oblivion яг ингээд харахад үйл явдал өрнөл нь амар sci-fi мөртлөө одоо тэгээ бодит биш одоо юу гэдэг бидний практик биш мөртлөө яг амьдрал дээр зураг бүр ингээд тэрний production юунууд өгдөн шүү дээ, видеонууд өгдөн шүү дээ. Бүр яаж аль болох практик хийсэн бэ гэдэг. Тэгээ дээрэс нь Oblivion дээр Tom Cruise-тай ажиллаж байгаа тийм movie star хүнтэй ажиллаж гин гэдэг бол маш том. Top Gun Maverick-тэй мэдээж дараа нь ажилласан. Top Gun Maverick ямар мундаг бүтээл боллоо. За тэгээд тэнчнээс яг дунд нь Only the Brave, Spiderhead гэх арай жижиг бүтээлүүд байгаа. Spiderhead арай муу кино болсон. Тэгээд F1 дээр орж ирж гин үнэхээр найруулагч хүн яг юу юм бэ те ялангуяа юм нүсэр одоо F1 гэдэг киноны амар том гоё агуулга бүр үнэхээр гоё агуулга гэхээр Формула 1 бол багийн спорт юм аа. Тэ энэ бол маш том багийн спорт хүн болгоны оролцоо маш чухал маш олон хүний оролцоотой хичээл зүтгэл авиас чадвар те золиос энэ гардаг юма гэдэг үнэхээр гоё гаргасан кино. Тэгээд тэрнтэй нийцэх зүйл бол дэлгэцэн бүтээл кино тийм ээ. Кино хийн гэдэг бол одоо жишээ би шүүмжтэй ханддаг кинон дээр хүртэл ярьдаг те ингээд кино хийн гэдэг бол magic эцсийн бүтээл сайн муу бол тусдаа асуудал тийм ээ. Тэрнтэй адилхан
Формула 1 бол үнэхээр magical miracle баг. Тэг кино ингээд яг юм бүтээдтэй хэдэн зуун хүн хэдэн сар хэдэн талд одоо эн чи хэдэн сар хэдэн 100 сая доллар ярьж байгаа нөхцөлд бол те ингээл бөө юм болж гарлаа ийм сайн бүтээл болно гэдэг өөрөө бас нэг miracle байгаа байхгүй. Тэгээд тэрийг нэгдүгээр илэрхийлсэн хоёрдугаар Жозеф Консински ярьж байгаа дэр нийлэхэд энэ бүгдийг базаж нийлүүлж хооронд нь таван болж хооронд нэгтгэж хооронд нь эвлүүлж те энэ эцсийн бүтээлийг ингээд юм хэлбэр дүрс өрнөл темпэнд нь оруулж ингэж байгаа бүх базж байгаа хүн нь бол найруулагчийн дэлгэцийн бүтээл ялангуяа уран сайхны киноны найруулагч хүмүүсийн ихэнх кинон дэр шүү. Яг зарим нэг өөр кейс байгаа. Энэ кинонд бол Жозеф Консинскиг тэр талаас магтахгүй байхын аргагүй. Вау. Супер. Тэгээд би бүр яг энэ киноноос гарч чи бүр ямар амар хайп байсан. Одоо шүн 4 өнгөрч байна. Бас арай бас юу яагаад хайп бас буугаад бас арай жоохон юу яаж байна. 50 ярьж би яг дуусаад ирээд шууд рүү битсэн бол бүр гэдэг нөгөө нэг Infinity War Endgame-ийн подкаст байдаг та тэрөө мэдгүй болвол олж сонсч болох юм те. Rusty Socks podcast манаас өг дээр анх подкаст хийжсэн байдаг аудио. Бүр ваа энэ нэгсэнтэй юу гэл утга учиргүй. Одоо сонсохоор аудио наргууд ямар ч замбраахгүй тэр тавнаас игсүү тоор гэл. Тэр шиг баг худалч спойлер каст хийдэг бол энэ кино баг тэгж одоо ярихаар сэтгэл хөдлөл өвд штэ. Детали өвд биш ч гэсэн. Тим ингээд юм гоё мэдрэмж бол өгсөн. Тэгээд Клаудио Миранда гэж энэ кинонд амар олон деталь байгаа. Гэхдээ зураглаач бүр ингээ магтахгүй байхын аргагүй байна. Ямар амар юм бэ? Яаж хийцэн бэ? Одоо Top Gun Maverick дээр яаж хийсэн бэ гэмээр Mission Impossible-ууд дээр те өөр мэдээж олон мундаг яг илүү артистик ч юм өөр ингээ олон мундаг кинонд байгаа. Үнээр гахалтай зураг авалттай. Гэхдээ яг одоо жишээ нь энэ дээр үл өөр төрөл байгаа хгүй Формула 1 дээр те яаж тэр opening нэг ихний нэг хэдэн минутанд явж байгаа нэг зураг авалт бүр ингээд мангар холоос ингээд ойртож явсаар гоод ингээд юун дээр урдааны зам дээр ингээд бүтэн хурдтай явж байгаа Формула 1-ийн машины хажууд ингэж байгаа хгүй. Тэнд бол ямар нэг кат байгаагүй бүр ингэ тэнгэрээс ингэж явж байгаад ойрцсоор гоод ингээ бүтэн хурдтай явж байгаа Формула 1-ийн машины хажууд ингэ ярьж байгаа. Тэр мэрэг одоо яаж хийдیں۔ Тэгээд уралдаануудын хэсгүүд holy fuck бүр тэрэн дээр найруулга байгаа, зохиол байгаа, хөгжим байгаа, эвлүүлэг байгаа. Яг тэд нарыг ярина гэхдээ зарим нь найруулагч нь ярьсан гэхдээ зураг авалт мэдгүй би яаж хийсэн гэдэг бид нар Формула 1-ийн машин чи ямар жижигхэн бэлээ те тэнчэнээс тэр бүр ингээд юм 300 км цагтаа уралдаж байгаа 200 км цагтаа эргэлт хийж байгаа машинуудын ингээд тэр галзуу мэдрэмжийг биднэрт өгнө гэдэг амар байхгүй бид нар Формула хурдан гэдгийг мэднэ те Формула дуртай байсан ч дургуч юм эсвэл үздэггүй байсан ч Формула маш хурдан гэдгийг бүгд мэддэг тийм үү. Гэхдээ ингээ хайлайт янз бүрийн үз яг мэдээж юу гэдгийг годомжинд явж байгаа машинаас урдаа харагдах нь ойлгомжтой л да. Зүгээр гэхдээ бүр ингээд юм амар яг ингээд тэр нисэгч бид нар нисэгч гэж ярьдаг ямар гоё орчуулга бай тээ. Нисэгчдэд өнцгөөс тэр зам дээрх байгаа өнцгөөс ямар амар бүр ингээд юм амар одоо адреналин ингээ ялгархаар амар юм хурдан тээ юм өндөр темптэй юм болж байгаа юм бэ гэдэг мэдрэмжийг яг тэрийг бид нар асуух юм бол тийм байх л гэж хэлнэ шүү дээ. Гэхдээ тэр мэдрэмжийг өгнө гэдэг бол зураг авалтаар дуугаар те эвлүүлгээр за мэдээч ингээ дөрүүдээр зохиолоор голон зураг авалтаар өгнө гэдэг бол гайхамшиг үнэхээр гайхамшиг. Вау би Ford v Ferrari кинод чид Ford v Ferrari бас үнэхээр гоё кино. Гэхдээ яг энэ киноноос илүү драматик кино л доо. Илүү драматик талдаа. Гэхдээ Ford v Ferrari үзэж ямар гоё зураг авалттай, ямар гоё эвлүүлэгтэй, дууны дизайн ямар сүртэй юм бэ те ингээд тэр уралдааны хэсгүүдийн ингээд бүр ингээд тэр машинууд моторууд дурж уралдаж байгаа хажуугаар нь өнгөрж байгаа те ингээд жолоочт нь ямар санагч тэр үнэхээр супер байсан. Гэтэл энэ бол тэрийг бүр ингээ өөр хэмжээнд авааччлаа. Үнэхээр театр би дахиж үзнэ. Гэхдээ IMAX-тэй тусгай үзэр би тэрнийхээ талаар удахгүй ярина. Өдөр дээр хамтрагч айдсан хавра Кеслигийн хамт олондоо баярлалаа. Дараа нь би нэг үзмээр байгаа мөртлөө яаж гэртээ ч юм өөр газар бүр ингээ үзэх хүсэл төрхийг би мэдэж ин гэхдээ байж бол хамгийн тасарсан саунд дэлгэцгүйгээр яаж үзэх мэдгүй байна. Вау. Хөгжим. Ханс Циммер. За Ханс Циммер бол угаасаа агуур бүтээлчээ. Тэрнтэй маргах зүйл байхгүй. Гэхдээ зүгээр миний хувьд тодорхой хугацаанд юу гэж санагддаг байсан бэ гэхээр
Яг тэр нэг Interstellar за Inception ч биш Interstellar-ийн үеэс нэг хэсэг хугацаанд айгүй төстэй алдартай хэдэн бүтээлүүд хийсэн. Хийсэн бүтээл болгоно адилхан гэсэн үг ш. Зүгээр тодорхой яг илүү алдартай ч юм уу эсвэл том project дээр том кинон дээр хийсэн хөгжмөд айгүй юм төстэй дууралтууд хэсэг айгүй их байсан. Тэр нь надад жоохон сонирн бол санагддаг байсан үе байсан. Түүнээс үнээр агууран бүтээлч тийм ээ. Тэрнтэй марах зүйл байхгүй. Одоо ингээ 30 40 жил 40 гаруй жил ийм хэмжээнд ажиллаж чинь. За яг ийм хэмжээнд хүрээд бол 30 жил болж байгаа. 30 гаруй жил болж байгаа. Тэгээд мань хүн бол олон талын авьяастай гэдгээ, олон талын дууралт гаргаж чаддаг гэдгээ олон удаа харуулж исэн. Тэдний үнэхээр амар том жишээ нь саяны Формула 1 үлээ. Формула 1 бүр би сая юун дээр юу лээ? Challengers Entry-г нэг ярьсан юм Mercy for None байсан болоо эсвэл балерина ч байсан юм. За сайн санахгүй. Гэхдээ нэг ревю дээр ингээд бас тэ Challengers амар гоё байсан гэдэг шиг энтергээ товчоод урдаа ярьжсэн. Тэр шиг энэ бол бүр үнэхээр амар гоёсэн. Хөгжим бүр ямар гоё юм бэ? Ямар одоо юм exciting тийм догдлуулсан тийм ийм юм бэ. Тэгээ тэр уралдааны ингээл амар игзэгцэн мөчүүд ч юм уу тийм эсвэл яаж ч магадгүй байгаа. Эсвэл ингээл амар юм бахархууштай мөч эсвэл юм ялагдал эсвэл сүрэл тийм эсвэл ингээл юм амар гэл ам барихаар мөч ч юм уу тийм иймэрхүү зүйлүүд нь хөгжим нь ямар гоё урдаа гараа тийм цойлогтой цойлоод чимээг үхэн ардан дэвсгэр болохтой болоод бүр ингээд уусаад тийм мэдрэмжийн энэ өргөж өгөөд бүр Ханс Циммерийг угаасаа агууран бүтээлч. Гэхдээ энэ дэр нэмээд шүтье бүр үнэхээр нэмээд шүтье. Аль хэдийн угаасаа агууран бүтээлч гэж мэддэг. Гэхдээ энэ дэр бол нэмж шүтгэхээр ийм бол байла Ханс Циммерийн хөгжим болол. За тэгээд Формула 1 маань мэдээж FIA буюу одоо Формула 1 дэлхийн аварга шалруулах тэмцээн буюу одоо Формула 1 World Championships гэж тэмцээнийг албан ёсоор зохион байгуулдаг юм одоо байгуулган. За FIA гэдэг нь бол юугаар Италиар юм уу да тийм Federation Internazionale Францаар юм sorry. Federation Internazionale dell'Automobile гэдэг нэг иймэрхүү яг Франц нэр нь л тийм International Automobile Federation олон улсын автомобиль машины федерац нэгдэл за энийг орчуулах гэж яриад цаг үрээд яг ийм байх боллого байгаа тийм Формула 1 зохион байгуулалт. Энд ч нэс аль бисны хамтралтай байсан. За энэ киног саяны техник ингээд сэтгэл хөөрсөн талаас ярьсан. Зүгээр бас нэг ингээ хөлөөнд зөвшөөрөх хэрэгтэй юм юу вэ гэхээр энэ кино бол нэг бүтэн за 2 цаг 30 минутын маркетинг. Энэ бол 2 цаг 30 минутын Формула 1 гэдэг бүтээгдэхүүн, entertainment бүтээгдэхүүний маркетинг байсан. Тэгээд дээрэс нь энэ дэр нэмээд бүр томшгүй олон байгууллагуудын реклам маркетинг байгаа. Heineken, Geico, Rolex мэдгүй би санаанд орохгүй өвчнөө томшгүй олон. Гэхдээ бид нар ингэдэг штэ. Дэлгэцэн бүтээл ингээд corporate реклам байна гэдэг бол тий. Product реклам за бүр ялангуяа нэг бүтээл тэр чиг тэр бол ихэнхдээ муу нэртэй байдаг. За тэр нь шалтгаантай байдаг. Тийм үү. Зохиол өрнөл урлагийн бүтээл гижаагийнхаа нэр нь байдаггүй, нэр хүнд нь байдаггүй зөв рекламны тулд реклам хийхийн тулд хийцэн гэдэг ч юм уу тий. Ийм асуудлууд бол гардаг. Эсвэл одоо юу гэдгийг Michael Bay Transformers кинонуудын Bud Light рекламнууд гэдэг ч юм уу тий. Эсвэл одоо цэрэг армийн реклам тий. Ийм их асуудал бол жишээ байдаг. Гэтэл энэ киног би тэрэн дээр магтах гээд байгаа юм. Яагаад юм бэ гэхээр сайн хийсэн жишээ бол энэ кино байгаа байхгүй. Маркетингийг яаж сайн хийж болж гин продуктыг яг entertainment гэдэг юм чи өөрөө бас product шүү. Формула 1 бол нэг юм product байж гэн те. Энэ product ямар гайхалтайгаар, ямар үзэгчтэйгээр, ямар сонирхолтойгоор, ямар одоо юм төгшүүрхээр жоохон юм сөрөг айдас маягийн талтай болох гэдэг tension гэдэг утгаар те. Төгшүүртэй ойрхон гэхдээ жоохон эрэг утгатайг ойлгож байгаа. Тийм им мэдрэмжтэйгээр зарж чадж байна. Тэ формула дуртай хүмүүсийн кинод бол маш таалагдсан гэдэгт би итгэлтэй байна. Яг таалагддаг юм байж болно. Бүр амар нарийн ширийн деталь ингээд яасан байж магадгүй хэм мэдгүй. Формула 1 айлд фэнүүд бол тайл үзээ санал сэтгэлээ хуваалцаарай. Би бол бүр үнэхээр таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд формула 1-ийн фэнүүд байна уу, үгүй байна уу те бүх хүнд формула 1-ийг сонирхох, үзэх, нэмж үзэх хэрвээ дуртай бол. Хайртай бол нэмж хайрлах бүр тэсийн адаг хүлээх ч юм уу те. Ийм боломжийг олгож ийн, ийм мэдрэмжийг өгж ийн, ийм сэтгэлийг төрүүлж ийн. Би Netflix дээр гараад одоо 5 улирал дараалж гарч байгаа бүлэг бишээг улирал гэж ярьж байгаа Формула 1-ийн сизон гэдэг утгаар Формула 1-ийн албан ёсны бас одоо хамтарч хийсэн Drive to Survive гэж байгаа. Би тэрийг үзнэ гэдээ агай удажсэн.
Season 2 гарч байхад амар ингээд мундаг сонирхолтой гоё гээд сонирхоод ингээд үзэн гэж бол бодож исэн. Би Формула 1-ийн зарим нэг юунуудын одоо Гран При те тэмцээнүүдийн уралдаануудын хайлайтыг үл үздэг. Би яг үнэндээ үзэхдээ тайлбар нь үнэхээр гоё санагддаг ч гэсэн зарим нэг деталь мэдгүй, техник юмнуудын сайн мэдгүй те дүрм мөрөм ингээд янз бүрийн дүрм юмнууд байгаа даа сайн мэдгүй. Гэхдээ л ингээд үзэхэд амар юм exciting те тоглуулсан юм гоё байдаг. Гэтэл энэ дээр Формула 1 кинон дээр бол бүр ингээд маш ойлгомжтой. Яг техникийн зүйлүүд байгаа. Формула 1-ийн бүр юм нарийн бүр улаан фэн те. Тийм хүмүүст бүх деталийг мэддэг те. Дүрмийг мэддэг. Ийм хүмүүст бол зориулсан нарийн деталь юмнууд нь зөндөө байгаа. Гэхдээ энгийн үзэгч ингээл толгойг нь эргүүлээл те Кристофер Нолан тэнэтэр ингээд ойлгох сэтгэлээр үзэх хэвээр тийм болвол биш ээ. Энэ кино бол хангалттай үзээд нарийн ширээнийг ойлгоод дүрмүүдийг ойлгоод ингээд үзээ. Бүр нэг амар яг нарийн ширээний хайшаа зүгээр дүрмийг ойлгоод юу болж байгаа зүйл ямар эргцэгтэй байгаа хин хаана явж байгаа ямар яах ёстой яавал илүү амжилт болох юм яагаад болохгүй юм бэ хин нь мундаг хин нүгүй яагаад мундаг яавал мундаг яахгүй мундаг биш гэдэг ойлголт юмнуудыг зохиолоход дундуур бүгдийн амар гоё ойлгомжтой өгч байгаа. Тэгэхээр үзэгч бол энд ерөөсөө эргэлзэх юм байхгүй. Тэгсэн мөртөө бид нар байсан яг нарийн фэнүүдэд зориулсан бүх деталь юмнууд нь байж байгаа тий. Тэр бол амар гоё. Миний ойлгохгүй ч деталууд байсан. Гэтэ киног нь ойлгоход, кинонд нь болж байгаа үйл явдлыг ойлгоход тэр нь ямар ч асуудал байгаагүй. Тэгээд Формула 1-ийн тайлбар гэдэг зүйл ямар чухал юм бэ? Спортын тайлбар гэдэг өөрөө. За спорт өөрөө гоёж болно, тий. Production гоёж болно, маркетинг гоёж болно. Формула 1-ийн маркетинг сүүлийн хэдэн жилийн маркетинг бол үнэхээр тасархаа шүү дээ. Тэр нэ марах юм байхгүй. Гэхдээ хамгийн чухал тэднэр дунд маш чухал нэг юм спортын тайлбар гэдгийг Формула 1-ээс харж байна. Формула 1-ийн баг худалч нэг дүр бол тайлбарлагч нэс. Хоёр тайлбарлагч байгаа тий. Би буруу сонсоог бол буруу харааг бол. Тэр хоёр маань бол одоо би амьдрал дээр хин гэж хүмүүсүүд юм мэдгүй болдвол алдартай тайлбарлагч таах. Манай мундаг фэнүүд мэдэх баг. Тэр хоёр маань бол энд баг дүр байлаа. Ямар амар нөлөөтэй юм бэ? Ямар олон зүйлийг. Тэгээ эн чинь бас зүгээр нөгөө амьдрал дээрх формулагаа тайлбарлахаас мэдээж киноны хэсэг юм чинь дүрүүд дээрээ суйрлан те бас дүрм ойлголт өгөх үүрэг ройлтын ч явж байгаа киноныхоо зохиол үрэл явдал өрнөл диалог янз бүрийн юмнаас хитрхи булаахгүй мөртлөө ингээд юм бас л юм эвгүй нюанстай байгаа байхгүй. Тэрийг найруулан зохиолын бичин тэр тайлбарлагчтайгаа ажиллана тэгээ чинь бодит уралдаанууд биш шүү дээ. Яг мэдээж зураг авалт авч байгаа ойлгомжтой тэр үнэн гэхдээ л яг болж байгаагаараа болж байгаа фүтэн уралдаанууд биш шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр ингэж гой тайлбарж оруулна гэдэг бол бас л маш том одоо хэсэг нь байсан. Энэ киноны хэсэг дээрээс нь Формула 1 гэлтгүү одоо спортын тайлбар гэдэг зүйл өөрөө ямар чухал юм бэ гэдгийг харуулсан. Одоо энэ хөлбөмбөгийн клубүүдийн дэлхийн аварга гэдэг тэмцээн болж байгаа. Тэрэн дээр тэр Dazen гэдэг гоц The Zone гэж уншд юм байлээ шүү. Тий, The Zone. Тэр The Zone дээр ингээ өнгөө гарч байгаа шүү дээ. Тэрэн дээр ингээ тайлбарлаад ямар урамгүй байна те. Тэгэхэд ингээд Английн хэд хэдэн тайлбарлагчдыг сонсоод ямар урамтай байдаг лээ хөлбөмбөг гэдэг зүйлээ ямар гоё хайрлахаар эсвэл Испани ч юм уу Аргентины ч юм уу те хэлийн ойлгохгүй ч гэсэн Араб, Бразил тайлбарлагчид ямар гоё тайлбарладаг үлээ. Тэгэхээр тэр Америк тайлбарлагч зарим нь бүгд биш. Үнэхээр юм уйдгартай юм байхгүй те. Тэр шиг яг тайлбарлагч гэдэг өөрөө спортод ямар чухал юм бэ гэж харуулсан. Тэгээ энэ киноны зохиол нарийн юмр бол нэг орохгүй. Эхлэл зүгээр айгүй гоё санагч юм тэр фэнүүд саний ярьсан сэдвтэй холбоод фэнүүдэд зориулсан зөндөө зүйл байгаа. Easter egg гэдэг шиг эсвэл одоо нөгөө нэг fan service те. Тинчээ энэ киноны продюсерүүдийн нэгээр Lewis Hamilton ажилласан те. Киноны ингээл тайтл ёо тэр хэсэг мэсэг хөгжим тасгаа. Тайтл ингээл явж байгаа л продюсерүүд гээл ингээл явж байгаа л Lewis Hamilton гээл тэгэхэд ёо тийч ингээл танкимаараа бүгдээрээ те тусгай үзэр үзсэн. Зорж үзэж байгаа хүмүүс болохоор уур амьсгал амар гоё байсан. Бүгд алгадчихал ёо гэл. Тэгэл дараа нь ингээл яг нэг аль гран пригээр эхэлтгийж би одоо мартчихлаа. Гэтэ ингээл нэг гран пригаар эхлээл ингээл уралт ингээл гарангуут энэ ингээл Max Verstappen, Sergio Perez, Charles Leclerc те Carlos Sainz Jr, George Russell би мэдгүйдээ дурж байгаа шүү. Мэдгүүнүүдийн би зөв албаар алгасч чинь Lewis Hamilton, Pierre Gasly, Lando Norris, Oscar Piastri, Valtteri Bottas, Fernando Alonso те ёо бүр ингээд Daniel Ricciardo те бүр ингээд үнэхээр супер Тэгэл бүгд гарч байгаа байхгүй. Тэгтээ чи бүгд гартаа ингээл дүр болоод те амар анхаарал татаал урд дуур норж ирээ тийм юуж байхгүй. Ерөөсөө киноны зохиол өрнөл гол фокус нь хിവэрээ юу ч алдахгүй гэхдээ тэр хэд маань бүгд байж байгаа. Тэгээ тайлбар бүх юм дээр явж байгаа те. Verstappen дөрүүлээлээ. Тэрний амар гоё юм нөхөр яг дөрүүдийн маань тулж байгаа. Brad Pitt, за Damson Idris хоёр те гол хоёр нисгч маань. За тэгээ тэрийгээ дагаад одоо энэ юу гэд Apex Grand Prix team гэд баг байгаа шүү дээ тий. Одоо эзэн Javier Bardem тэгээ гол техникийн захирал нь Kerry Condon ёо амар гойсон жүжигчний удахгүй ярина. Энэ хэдийн маань одоо энэ баг маань байж байгаа тий. Тэгээ энэ хэдийн
уралдаан өрсөлдөж байгаа зүйл тэр өрсөлдөөн нь ямар сүртэй юм бэ, ямар чанга юм бэ гэдгийг жинхэнэ болгож өгч байгаа байхгүй. Яг хуу тэрийг сайн мэдгүй үзэгч үзсэн ч хамаагүй. Тэгсэн ч тэр нэг тийм сөрөг нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ сайн мэддэг үзэгчд бол тодорхой хэмжээнд мэддэг. Би бол тийм сайн мэддэг бол биш зүгээр. Наад чи тодорхой хэмжээнд мэддэг эсвэл бүр сайн үздэг мэддэг хүмүүс энэ бол бүр гоё деталь гоё мэдрэмж болох байсан баг. Тэгэл алгадчихаар юм гоё момент зөндөө байсан. Жүжигчтэй ярьж сая дурдсан дээр гол дүр бол Sonny Hayes гэдэг дүр байгаа. Brad Pitt-ийн дүр. Тэгээ мань бол нэг юм 50 гаруйд насны. Мань бол өөрөө олж гаргацсан Brad Pitt. Гэхдээ нэг юм 50 гаруй насны. Бараг өөрийнхөө настай төгсөж байгаа те. Насны юм жолооч тийм ээ. Ийм хүн нөхөр ингээд бүтгүү нөхөр жоохон олон жил ингээд жоохон жилүүд явцсан. Ийм гар эргэж ирж байгаа. Одоо хин Javier Bardem те Ruben Cervantes гэдэг одоо энэ юу нөхөр шинэ жоохон энэ багийн эзэн нөхөр хуучин найз нь учраас хамт нисдэг байсан залуудаа Формула 1 нисчихсэн. Тэгээд ийм уралдаг байсан. Ингээд авчирч байгаа. За тэгээ одоо энэ шинэ багийнх нь одоо гол авьяаслаг залуу нисгч нь бол одоо Joshua Pierce гэ залуу байгаа. За энэ дүрд бол Damson Idris тогсон. Тэгээд гол туслах дүрүүдийн нэг бол Kerry Condon жүжигч, Ирланд жүжигчин. Юуны техникийн захиалсан тогсон Kate McKenna гэдэг айгүй гоё дүр тогсон. Ийм байж байгаа. За тэгээ яг хөө мэдээж цаашаа туслах дүрүүд байгаа. Гэтэ энэ нийт бол гол одоо үндсэн ийм одоо цөм дүрүүд нь байж байгаа. Javier Bardem үнэхээр кул байла. Javier Bardem үнэхээр кул байсан. Энэ дүрэн ч угаасаа кул байх үүрэгтэй. Тэгээ кул байхаасаа гадна бас ингээд өөрт нь айгүй ингээд ийм олон зүйлүүд болоод байна. Олон талаас өөрийг нь татаад байна гэдгийг ингээд бас гоё гаргасан юм дүр байсан. Гэтэ нэг амар сүртэй онцлоод нэг юм супер байхаар бол байгаагүй. Чим шаардлага байгаагүй дүр нь. Тэгэхээр байгаа дүртэй л төгсөөсөн гэсэн. Тэгээд Damson Idris гоё байла. Damson Idris өөрийгөө ямар мундаг одоо харизматай, ямар авьяастай, ямар олон талыг харуулж чадсан юм жүжигчин байгдаг харуулж байна. Одоо 33 настай Outside the Wire гээд юуны Netflix-ийн science fiction шинэ ухааны зөвнөлт кинонд бол тогссон. Гол дүрүүдийн нэг тогссон. Тэрүүгээрээ бол бас нэлээд танигдсан. Тэгээд мань хүн бол энэ John Singleton нас орчсон харамсалтай мундаг уран бүтээлчдийн нэг Snowfall гээд John Singleton хийжсэн цувралын бас одоо гол дүрд бол тоглосон. Ерөнхийдөө тэрүүгээрээ танигдсан юм Лондон төржсэн англи уран бүтээлч жүжигчин бол байж байгаа. Тэгээд мань хүн бол амар гоё. Тэгээд хүүхд тахтай айгүй хөөрхөн хөлбөмбөг тоглолдог байсан юм билэ. Тэгээд ирээдүйн ингээд дараагийн Кристиано Роналдо болно гэж ингэж мөрөөддөг байсан гэж тэгж байгаа. Тэгээд айгүй одоо ингээд мондөг жүжигчин бас болоод явж байгаад нь бол баяртай байж гинэ. Тэгээд Miles Davis-ийн дүрд бас тоглож байгаа шүү. Мань хүний хувьд бол Miles Davis гэж одоо домогт одоо jazz хөгжимчин байсан тийм ээ. Тэгээд Miles Davis-ийн дүрд бол бас мань хүн тоглож байгаа юм гоё юм байгаа. Тэгээд Damson Idris үнэхээр гоё байлаа. Айгүй бас нюанстай дүр байхгүй те. Ингээл юм амар өөртөө итгэцэн эготой юм галуун цуснд буцалсан авьяаслаг залуу те ийм хүн тэгээд тэнчэнээс ингээл унах зүйл гарч ийн нүүр тулах зүйл гарч ийн зөрчилдөх зүйл гарч ийн те тэнчэнээс сурах шаардлага гарч ийн те тэгсэн мөртлөө тэр чинь ингээл амар юм дэврүү нөхөр юм шиг мөртлөө бас өөрийг нь ингэж одоо хөрсөнд буулгаж идэг хүн байж гин. За тэр нь бол ээж нь тэр амар гоё дүрээсээ ээжийн дүр үнэхээр гоёсэн. Bernadette гэдэг дүр Sarah Niles гэж үжсэн тогсон. Айгүй гоё дүрээсэн. Нэг гарахгүй гэхдээ гарсан эсвүүд айгүй гоё. Тэг киноны хамгийн хөгжилтэй хөөрхөн гоё хид хідэн мөчүүд энэ жүжигчнээ хэсгүүд байсан. Энэ дүрийн хэсгүүд байсан. Бас айгүй хайр өрмөр гоё хэсгүүд бас байсан. Тэгээд тэр завшаанд бас дурчих хэрэгтэй байна. Энэ кино яг гоё хөгжилтэй хэсэг дээр айгүй гоё хөгжилтэй байсан. Бүр ингээ үнэхээр танхимаар инээд алдахаар юм гоё инээдтэй мөчүүдөөс хидэд байсан. Комеди кино биш гэхдээ маш сайн комедик элементүүдтэй юм кино байсан. За тэгээд Kerry Condon энэ кинон дээр үнэхээр өөрийгөө харууллаа. Би Kerry Condon-ыг бол одоо 2020 онд 20 онд басан Оскараар бол одоо шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин төрөлд авчхад ер нь авахд гайхгүй ер нь авна гэж favorite гэж бодож исэн жүжигчин байна бол байсан. Тэгээ авахд гайхгүй гэж үзсэн 3 хүний нэг нь Kerry Condon байсан. Нэг нь Everything Everywhere All at Once кинон тогсон. Stephanie Shu зааж гараг 19 онд гарсан юм шүү дээ. 23 онд юм шүү. Уучлаарай. Тийм байна. 23 оны Оскар юм шүү. Тийм баха. Надад он нь жоохон буруу санагдаад. 23 онд болсон юугаар болвол Оскарын шилдэг туслах эмэгтэй дүрийн жүжигчнэр болвол юу яасан. Зааж гараа.
За энэ ч. За 23 онд босон Оскараар бол шилдэг тусгай дүрийн эмэгтэй жүжигчнэр Carrie Condon-ыг би бол одоо favorite миний хувьд бол байсан. Тэгээд Stephanie Shu Everything Everywhere All at Once киногоор тэгээд Black Panther Wakanda Forever киногоор Angela Bassett. За энэ гурвын хинэнч авсан би бол баярлахаар байсан. Тэгээд ялангуяа Carrie Condon-ыг одоо Siobhan гэдэг дүрт бол үнэхээр мундаг гайхалтай өөрийгөө гаргасан гэж бол би бодож исэн. Тэгээд авахгүй гэдэгт итгэлтэй ганц хүн байсан. Тэр нь бол Jamie Lee Curtis байсан. Үнэхээр илүү би nominated боёо нэр дэвшигтэн ч гайхаж байсан. Тэгсэн чинь гавьяаны улаан тугийн од гэдэг шиг энэ хүн одоо авах цаг нь болсон гэдэг утгаар дээрээс нь аав ээж нь од хүмүүс жоохон байхасаа whatever nepo baby яадаг гэдэг. Нэг тиймэрхүү юмнууд явж байгаа Jamie Lee Curtis төгссөн. Тэр бол надаа маш одоо тэнэг санагддаг. За үнэхээр карьер мэрээр цаг нь болсон гэх юм. Гэхдээ тулах юм бол Angela Bassett илүү уулна бол. За ингээд тэрэн дээр бол гомдолтой. Тэгээ Carrie Condon бол Banshees of Inisherin дээр үнэхээр мундаг байдаг. За тэгээд энэ кинон дээр бол өөрийгөө бас л одоо гой харуулж байна. Гэтэ энэ бол мэдээж юу гэдэг юм Banshees of Inisherin шиг драма кино биш. Тэрэн шиг одоо юм драматик жинг бол энэ кинон дээр үүрээгүй. Гэхдээ emotional жинг бол үүрэлцсэн ийм гой дүр бол байла. Тэгээд бас айгүй хайр өргөсөн, амар гой хайр өргөсөн 1-2 сцен бас хинд байсан. Carrie Condon байсан. Айгүй гой хөгжилтэйч дүр хэсэг байсан. Бас дүр нь өөрөө айгүй мундаг те ингээд анхны одоо Формула 1-ийн анхны одоо уралдааны багийн Формула 1-ийн багийн анхны одоо эмгтэй техникийн захирал гэлтэж байгаа байхгүй. Тэгэл чи өөрөө амар мундаг эмгтэй өмнө нь ингээл юм ажиллаж байсан ингээл те. Lockheed-д ч одоо байлдааны нисэх онгоц үйлдвэрлэдэг компани шүү дээ те. Пожможон хийдэг. Тэнд ингээд аэро инженерээр ажилладаг байсан гэл те. Тэр мэр дetail нэг сүтээс spoiler. Тим юмнууд амар гоё. Тэгэл ингээл энэ дүр дээр бол айгүй гоё дүрээ бол гаргаж чадсан айгүй таалагдсан. Тийм гоё байсан. Тэгээ Brad Pitt, Tom Cruise, Charlize Theron-ыг хэлж болох юм. Тэгээ юу гэхээр цөөхөн идүүлсэн movie star юм аа. Тэгээ яг мэдээж шинэ generation-ийн нөхдөд байгаа Zendaya, Timothée Chalamet энэ. Zendaya бол ялангуяа Chalamet-гээс илүү Zendaya баг байгаа. Гэхдээ Brad Pitt, Tom Cruise яг тэр нөгөө залуу generation байна. Гэхдээ энэ эдийн generation Charlize Theron энэ гурав за өөр би ганц нэг хүн зүгээр санаанд ороогүй марчиж мод Will Smith тодорхой хэмжээнд байгаа. Гэхдээ ваа ямар амар бүр ингэдэг юм нэг юм. Манай Tempel яриадсан. Ямар амар юм аурат юм бэ гэлтэй. Бүр нэг ингээл нэг юм алхаж орж ирж байгаа нь инээж байгаа нь хямарж байгаа нь тэгэл ямарч гоё би хаатай чинь яасан ч тарэлэг чинь яасан ч сайн ч жүжиг чинь ямарч кулин ямарч үнэмшилтэй харагддгийн тэг ямарч гоё юм. Йоо бүр үнэхээр гоё байсан. Brad Pitt нэр үнэхээр супер юм аа. Тэгээ дээрэс нь энэ кинонд ч яг зүгээр нэг ингэ царайлаг байгаа л кул байгаа л те зөвхөн юм биш зөвхөн энерж барайл те юм биш мэдээж энэ чинь emotional айгүй юм байгаа энэ дөрвөөсөө жоохон бүтгүү нөхөр гэдэг те яагаад тийм нөхөр яг яагаад туулсан зүйлээ туулсан яагаад формулагаас болсон за яагаад туулсан зүйлүүдээ туулсан дээрэс нь гаргасан шийдвэрүүдээ гаргасан яагаад уралдадгийн юуны төлөө энэ хүн уралдадгийн ер нь энэ хүн өөрөө юуны төлөө юм бэ? Хувь хүнтэй гэдэг айгүй олон юм дотоод конфликт зөрчил юмнууд бол энэ хүнд байгаа юм л да. Зөрчил ч юм уу эсвэл одоо нүр тулах шаардлагатай зүйл те. Тэрийг айгүй гой гаргасан. Энэ дүрчин бас тийм хоосон дүр биш. Тэгээд энэ кино би түрүү яг ингээл техник хийц уралдаан excitingтэй догдлуулсан ингээл зөндөө юм ярьсан. Тэр үнэхээр үнэн. Гэхдээ энэ киноны цөмд нь бас emotional те ингээд юм дөрүүдийн туулж байгаа зүйлтэй хүмүүсийн харилцаа, багийн ажиллагаа те хүмүүсийн хоорондын зөрчлөө, учраа олох эсвэл зөрчлөөс болж юу болж байгаа гэдэг ч юм. Ийм амар гой зохиол бас явж байгаа шүү. Зохиол маш сайтай кино байсан. Би зүгээр зохиол нь дарагдчихгүй гэж санаад зовж байгаа учраас би бүр онцолж дурдмаар. Түрүүний зүйлүүд бүгд үнэн. Гэхдээ зохиол гэдэг нь энэ киноноос үнэхээр дутах зүйл болол байгаагүй гэдгийг бас хэлэх ёстой гэж бодож байна. Тэгээ Brad Pitt, Carrie Condon, Javier Bardem, Damson Idris супер. Үнэхээр супер. Тэгээд Tobias Menzies бас гоё байсан. Tobias Menzies сүлд бас юу гэж яхад нэг Waldo moment дээр амар гоё байсан би нөгөө юу Blackberry юу хийж хаад тэгээ мань хүн ч одоо Game of Thrones дээр юугаар тоглолдог хүмүүс Edmure Tully те жоохон дөнгө нөхөр тоглолдог хүмүүс мэдээ шүү Catelyn дүү те Catelyn Stark-ийн дүү тэгээ тэрүүгээрээ бас дайггүй байсан тэгээ яг өөр жижиг сажиг дөрүүд бол байгаа гэхдээ
Тийм, ерөн зөндөө юм байла би янз бүрийн зүйл орхиогүй гэж бол найдаж байна. Тэгээд Формула 1-ийг үзег хүмүүс байл үзээрэй. Би одоо хэдүүлээ гос гоё юу хуваалцъя. Юун дээр ивент дээр ямар гоё юунууд байсан бэ? Мерчендайсууд байсан бэ? Тэгээд та бүхэн үзэж байгаа хэд маань надтай холбогдож байгаад энэ мерчендайсуудыг бас авах боломжтой шүү. Тэрийг бас онцолж хэлмээр байна. За, эхлээд тусгай үзүүрийн яг юунаас авсан? За, микрофоноо жоохон холдуулчих. Холдох нь. Окей. Тусгай үзүүрийг Portal CGM-ээс авсан хүмүүс үзүр хүн болгонд ийм гоё постэр дагалцаараа. 51-ийг харьцах нь 36-гийн хэмжээтэй. Илүү дутуу юм байхгүй. Маш цэвэрхэн ийм гоё постэр. Болол одоо юу яасан? Юу авсан хүн болгонд бол дагалцсан байгаа. Тасалбар авсан хүн болгонд. За тэгээд ийм карт стикерүүд. За энэ бол яг сонгох гэхээс илүү рандомаар таараж ирсэн. Ийм 3 карт стикер одоо автобусны ч юм уу, банкны ч юм уу, оюутны ч юм уу, одоо ажлын магадгүй офисын барилгын те лифтэнд уншуулдаг одоо юу гэдэг юм бүх төрлийн картанд уншуулчлах ийм гоё карт стикерүүд. Тэгээ 3 төрлийн ингрийн тэмдэг. Хоёр нь энэ хоёр л амар гоё. Тэгээд нөгөөх нь амар энэ жигэн гоё. Ийм гоё байгаас тээ. Ийм ингрийн тэмдэг нөө. За тэгээд тасалбар гэж байгаа. Тасалбар амар гоё. Үнэхээр гоё. За 3 төрөл байгаа. Урдаа ийм зурагтай, ийм зурагтай, ийм зурагтай. Тэгээд ардаа бүгд адилхан юм. За жинчээ нөгөө нэг яг өөдөөс гоё гэрэл тусахгүй байгаа болохоор за чи ингэж байгаад харуул. Харагдаж байна уу? Гэрэл тусаар бүр гоё харагдана. За одоо ингэвэл харагдчих те. Хараа. Ийм гоё. За ингэхэр харагдчих. Ийм гоё тикеттэй. Тоглоулдаг тикет. За ийм зүйлүүд ингээд дагалцсан нэг гэсэн үг. Саяны эдээс. Ийм гоё зүйлүүд бол дагалцсан. Тэгээ саяны эдийг бас худалдаж авч болно шүү. Мэдээж үзүр дээр ирж авсан хүмүүс бол энэс багцанд нь орсон байсан учраас бол авсан байгаа. Тэгээд худалдаж авч болно. Постэр маань бол юу гэж байгаа? Энэ постерыг авахыг хүсвэл 8000 төгрөг гэж байгаа. Ийм гоё постэр байгаа. Маш чанартай, илүү дутуу юмгүй цэвэрхэн гоё постэр байж гин. За, ингрим тэмдэг маань 3 төрөл байгаа. Тэгээд яг хуу хэр их байгаагаас хамаарат дуусаад явах байлгүй те. Ингрийн тэмдэг маань 5000 гэж байгаа. За тэгээд маш гоё аюу байгаа. Стикерүүд түрүү харуулсан те. За энэ стикерүүд маань 2000 нэг нь 2000. За тэгээд энэ түрүү хэлсэн юм 3 төрөлтэй гоё тикетүүд байгаа шүү дээ. За энэ тикетүүд нь нэг нь бас 2000 гэж байгаа. 3-аар нь авал бүр гоё. Ийм. За ийм юунуудыг бол мерчүүдийг бол дагуулж өгсөн худалдаа авалтанд тий. Одоо манай Суперманы үзэр бас гарна шүү. 7 сар 9-нд юу яатсан байгаа. Тэг захиалга нь эхэлсэн байгаа шүү. Description хэсэгт бас оруулчих тэг захиалгаар энэ шиг амар гоё мерчүүд хагална. За тэгээд бидэд бол сая юутай хамтраад энэ Формула 1 киноноос эхлээд бол Кейсли брэндтэй хамтраад бол утасны кейсийн загвараар хамт гаргаж эхэлсэн. За тэгээд хэдүүлээ тэрнтэй танилцъя. iPhone XR-аас одоогийнх нь хүртэл 16 Pro Max хүртэл энгийн Pro болон бүх загварууд байгаа. Минигээс бусад бүх загварууд. Samsung-ийн S20-оос хойшоогоо бүх S загварууд, одоо S энгийн, S Plus, S Ultra загварууд. За тэгээд A гэдэг чинь Samsung Galaxy A гэдэг те. Тэрний цөөхөн хэдэн загварууд бас байгаа юм байна лээ. За энэ бол одоо жишээ нь ийм хоёр төрлийн загвар бидэд гаргасан. Үнэхээр гоё. Кейсүүд нь бол ийм. За энэ нэг нь 15 Ultra, нэг нь 15 Pro Max, нэг нь 16 Pro Max. Энэ нь 16 Pro Max, энэ нь 15 Pro Max. Энэ гоё байгаа сте. Энэ ингээ 35000 гэж байгаа. За яаж авах зааврыг нь удахгүй хэлнэ. За ийм дотроо ийм чанартай нэг нугаларч муглараад байхгүй. Ийм хатуу гоё кейс гэж байна. За тэгээд нөгөөх нь болохоор энэ S22 Ultra, S24 Ultra-гаар зүгээр жишээ авцсан байгаа. Адилхан ер нь бол яг юун дээр ийм хоёр загвар гаргасан байгаа. F1 кинотой холбоотой. Энэ ер нь айгу хөгжилтэй гой санагдаад байгаа. Надад бол энэ ч гэсэн. Энэ болохоор формулагийн мэдээж нэг юунууд те. Гран Пригийн замууд ийм байгаа. За энийг яаж авах юм бэ гэх юм бол өргөө кино театрын бүх салбараар бол Кейслигийн вендинг машинууд байгаа, кейсний машинууд байгаа. За тэнчэнэс эхлээд QR код шууд байж байгаа. Тэрийг нь уншуулад тэрийг нь уншуулгууд ийм драйв гарч ирнэ. За тэр драйваас F1 гээд манай энэ хоёр кейсний загвар гарч ирнэ.
За энэ хоёр загварс дуртайгаа сонгоод тэгээ утсан дээр татаж авна. За тэгээ татаа авцсныхаа дараа vending machine дээр эхлэх гэдгийг дараад за тэгээ утасныхаа загварыг сонгоод за тэгээ сонгонгуудаа QR уншуулгуудаа утаснасаа нөгөө апплод хийх гэж байгаа загвараа апплод хийхдээ тэнгууд нөгөө нэг татаад авчихсан хоёр загварынхаа нэгийг сонгож оруулаад за тэгээд утасных нь кейс гараад ирэх юм шүү. Тэгээд нэг кейс нь 35 мянган төгрөг гэж байгаа. Ийм гоё кейсүүд бол гарч байгаа шүү. Үүнтэй холбоотой мэдээлэл нэмж авахыг илүү дэлгэрэнгүй бас магадгүй мэдээлэл авахыг хүсвэл юу ягаараа надтай холбогдорой. Rusty Talks гэж Facebook хуудас байгаа. Тэгээд Rusty Ryan 7 гэдэг Instagram байгаа. Холбогдорой. За тэгээд манай Aura брэндтэй хамтраад бас айгүй гоё юм одоо юу байгаа малгайтай цамц болон юунуудыг гаргасан, подолкнуудыг гаргасан. Би та хэдэд одоо хоёр подолкны загварыг нь юу яа танилцуулъя. Нэг малгайтай цамц, нэг подолк юм байна. Тэрийг нь танилцуулъя. За энэ бол ийм малгайтай цамц байгаа. Сая төрүүлж захиалсан хүмүүс бол одоо яг нэг худалдаанд гарч эхлэхээс нь төрүүлж захиалж байгаа хүмүүс илүү хямдхан захиалж байгаа. Одоо бол 110 мянгаар худалдаж авч болж байгаа. Ийм гоё малгайтай цамц байна. Энэ хамгийн гол нь зүгээр яг цамцан дээр бэлэн хөвлөж байгаа биш. Aura брэнд маань өөрөө хувцсны fashion брэнд. Тэгэхээр яг өөрөөсөө ойдлыг хийдэг, өөрөөсөө эсгүүрийг хийдэг, өөрөөсөө материалаа бүр одоо авч тэ source хийгээд хийж байгаа. Маш чанартай, гоё хийцтэй ийм original юу байж байгаа. Бүтээгдэхүүн байж байгаа. Тийм учраас маш чанартай. Ийм гоё юу байна. Тэгээ энэ ч мэдээж тагтай хамтарч ажилласан учраас ийм гоё Rusty Media ийм тагтай. Ийм гоё малгайтай цамц бол гаргасан. За нөгөө хоёр загварын та хэд дэлгэцээр удахгүй бас харах бах. За нөгөөх нь бол ийм гоё подолк. Энэ бол бүр айгүй гоё подолк ба. За малгайтай цамц нь 110. Тэгээ подолкнууд 85 гэж байгаа. За энэ хараа ийм гоё. Энэ бол бүр айгүй гоё. Ялангуяа формула фэнүүд за тэгээ сая үзээд формулад дурлсан фэнүүдэд бол энэ үнэхээр гоё. 25 оны бүх Grand Prix-ийн замууд нь. За тэгээ энэ мэдээж Aura брендингтэй доороо Rusty Media логотой ийм гоё юу гэж байна. Подолк гэж байна. Энэ тэгээ 85 мянга гэж байгаа. Хүссэн резюмерээр хийлгүүлээд авах болол боломжтой шүү. Тийм тэгээд албасны одоо хамтрагчид болж ажиллаж байгаа Aura болон Кейслигийн хамт олондоо баярлалаа тавхан. Кейслигийн одоо өргөө кино театрын бүх салбар дээр байгаа vending machine-ууд дээр очиод энэ хоёр кейснээс iPhone болон Samsung-ийн утаснууд дээр кейс хийлгэж болоо хийлгээд авч болно 35 мянга гэж байгаа. Тэгээд юу бид нараар дамжуулаад эсвэл Aura гарч болно бид нараар ер нь энэ загваруудыг бол бид нараар дамжуулаад юу авч болно шүү захиалга өгч хийлгэж авч болно шүү тийм илүү цаг зав гарах юм бол бүр өөрөө хэмжээгөө өгж яагаад бүр ойдлоо тааруулаад хийлгэж авч болно бүр тийм үртэл гоё сонголттой хэрвээ цаг зав нь байвал та очиод хийлгэж өгөх юм бол ийм болол байж байгаа шүү. За тэгээд та хэд маань Суперманы үзүр дээр нэгдээрээ одоо энэ шиг ингээл амар гоо утасны кейснүүд амар гоо хувцс одоо энэ юуны хөди тишэрт нэр амар гоо юмнууд гар ингээ бодсон байгаа. Тэгээ дээрээс нь одоо энэ дагалдах зүгээр л тикет авч байгаа хүмүүстэй дагалдаж байгаа айгүй гоо юмрчууд гарна. Тэгээ өөр дахиж юусаа гарахгүй юмрчууд байгаа. Тийм учраас нэгдээрээ. За ингээд Формула 1 кино бол үнэхээр тасарсан experience байлаа. Кино театрт зорж үзсэн audience үнэхээр гоё байсан. Audience үнэхээр гоё байсан. Тэгэд техникийн асуудал жоохон гараад яг өдөр юм. Асуулт хариултын тоглоом тэмцээн явахад бол техникийн асуудал гараад хоцорч эхэлсэн. Эхлэгчтэй цагаас. Тэгээд асуулт хариултын тэмцээн ингээд явхад асуултууд ингээд нэг Формула 1 Brad Pitt Формула 1 болон IMAX кинонууд гэдэг сэдвтэй 10 асуулт явсан. Тэгээд Формула 1-ийн асуултууд дээр ихэнх нь амар төгөлж байгаа байхгүй эсвэл ихэнх нь мэдчихсэн ч юм уу те. Тэгээ харахаар сая бол Формула 1-ийн фэнүүд айгуугаа цуглаж үзсэн. Тэгээд уур амьсгал үнэхээр гоё байлаа. Бүр ямар амар гоё мэддгийн. Тэгэл нэг Verstappen гарахад нэг Alonso гарахад те нэг тэнцээ ингээл Gasly явахад бүгдээрээ үү гэж алгадчихвал ингээл те амар гоё уур амьсгалтай үнэхээр гоё үзсэн. Тэгээ саяны үзэр дээр хамт исэн хүмүүстээ бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бусад үзэж байгаа хүмүүс маань дараагийн үзрүүдээр нэгдээрээ яг одоогийн байдлаар аль бисаар зарласан байгаа нь 7 сарын 9-ний шөнө Супермен киноны үзэр байгаа шүү. Тэгээ Portal цаг юмнаар яг одоо Portal цаг юм гэж ороод гүйлгээд харахад Суперменийн шөнийн үзэр IMAX үзэргээд байж байгаа шүү. Тэгээ тиктэй эртхэн захиалаарэ. Тэгээ улсын бас баяр наадамтай холбоотойгоор нэг өдөр бүр айгуугаа найшлцсан. Өмнө нь 10-ны шөнө байсан 9-ний шөнө болсон байгаа шүү. За ийм байна. Хангалттай удаан ярьлаа. 40 минут ярьсан байна тийм. Тэгээ хамтайсан бүгдээр нь баярлалаа. Энэ кино бол миний хувьд амар гоё сэтгэл хөөрглөө бүр ингээд амар гоё ийм одоо хайтай болол гарч ирлээ. Сэтгэл маш өндөр гарч ирлээ. Тэгээд та хэд маань бас үзээрэй гэж хэлмээр би ямар ч зүйл спойлдсангүй. Тийм. Тэгээд хамтарч ажилласан байгууллагуудаа баярлалаа. Та хэд энэ юунуудаас мерчудаас авахыг хүсвэл эсвэл юу
Тийм ер нь мөржүүдээс альч төрлийн те мөржүүдээс нахах эсвэл юу ягаараа холбогдоорой. Тэгээ бүгд limited учраас ялангуяа одоо энэ нэг юунууд нь дагалдсан эдгээр нь limited учраас бол илүү бас хурдан дуусна шүү. За нөгөө хэд маань бол үснэрээ хийлгээд авч болно. Limited бол одоохондоо биш. Явандаа limited цагааруудаас гарна. Ийм байна. Тэгээд хамтаасаа бүгдээрэнд баярлалаа. Subscribe хийгээрэй. Instagram дээр Rusty Ryan 7 гэдэг байгаа. Тэгээд Facebook дээр Rusty Talks гэдэг байгаа. Дагаараа дэмжээрэй. Тэгээд дараагийн видео контентууд руу уулзтлаа. Баяр та.